Урс аймгийн нэгдсэн эмнэлгийн эдийн засгч Батцай. За 2 жил нэгдсэн эмнэлгийн санхүүтэй холбоотой ажил гүйцэтгэх одоо гүйцэтгэж байна. За өнөөдөр бол над дээр бол эрүүл мэндийн одоо энэ тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэхтэй холбоотой хамгийн гол асуудал юу вэ гэхээр санхүүгийн нөөцтэй холбоотой асуудал байгаамаа. За санхүүгийн нөөц бол улсын төсвөөс үндсэндээ хамааралтай. Эрүүл мэндийн салбарын төсөв улсын төсөв батлагдах үед хасагдагч батлагдахаар эрүүл мэндийн салбарын байгууллагуудын санхүүжилт бол хасагддаг. За ийм учраас одоо хамгийн сүүлийн жишээ бол 4-р удирлын санхүүжилт бол 20% одоо хасагдсан байгаа. Энэ бол улсын төсвөө тодтогсонтой холбоотойгоор санхүүжилтүүд болоод ингээ хасагдж байгаамаа. За өнөөдөр улсын төсөв, эрүүл мэндийн байгууллагын төсөв бол үндсэндээ ард иргэд эмчтэй байх, эм тариатай байх энэ одоо цаг хугацааг хэмждэг ийм одоо KPI байдаг. За энэ дээр эдийн засгийн хувьд оруулж байгаа санал юу байх вэ гэхээр өнөөдрийн авч байгаа эмч сувилагч эмнэлгийн ажилтны цалинг одоо 3.5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэхийн тулд дотоодын нийт бүтээгдэхүүнээ 6 хүртэлх хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах ёстой гэдэг KPI бол одоо эрүүл мэндийн салбарын одоо жидийн KPI байх ёстой гэж харж байна. За хоёрдугаарт нь эрүүл мэндийн салбарт одоо санхүүгийн нөөц хөрөлцөхгүй шалтгаанаар за зарим тусламж үйлчилгээнүүд одоо эмнэлгийн хэрэгсэл дутагдсанаас төлбөртэй болж байгаа. За энэ бол одоо ард иргэд эмнэлгийн байгууллагуудын хооронд үйл ойлголцол үүсдэг. Тийм учраас улсын төсөв батлагдах, эрүүл мэндийн салбарын төсөв батлагдах үед энэ бол эмнэлгийн ажилтнуудаас гадна ард иргэд эмчтэй, эм тариатай байх тухай асуудлыг яаж байгаа учраас өнөөдрийн одоо жагсаалд оролцож байгаа эмнэлгийн салбарын ажилтнууд болон ард иргэдтэй одоо талархаж байна. За зарчмын шинжтэй бас хэд хэдэн саналууд гарц гаргалгаа бас бодогдож байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт үүсэж байгаа өвчлөл бол за арх, тамхи, за тэгээд ав тусал, за эдгээрээс үүсдэг. За арх, тамхи, ав туслыг бол одоо хөдөлгөж байгаа юу бол спирт, за тамхи, за шатхуун, за эдгээр бүтээгдэхүүн бол онцгой татвартай бүтээгдэхүүн ээ. Тийм учраас энэ онцгой татвартай энэ бүтээгдэхүүнээс авч байгаа татварыг эрүүл мэндийн салбарын одоо санхүүжилтийн тогтолцоороо бас тодорхой хэсгийг бас шилжүүлэх ийм зохицуултууд бас байх шаардлагатай гэж харж байна. За хоёрдугаарт нь нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг бид нар одоо худалдаа болт хүрээсээ л 10% төлөө явж байгаа. За энэнийг сая хүртэлт нь 5% болгоно барина гэдэг ийм юу бол явж байгаа. За гэхдээ Монгол улсын газар ширээнд ургасан мах, сүү, гурил, будаа бол нэмэгдсэн өртгийн албан татваргүй бүтээгдэхүүн. Эдгээрээс бусд нь бол бүгд нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг. Тэгэхээр энэ нэмэгдсэн өртгийн албан татварын бас тодорхой хэсгийг эрүүл мэндийн одоо салбарын санхүүжилтанд бас одоо ингэ шилжүүлэх боломж байх боломжтой болов гэж харж байна. За 3-дугаарт нь нийгмийн даатгалын шимтгэл байна. Ажилтан нь өөрөө 11.5% нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Энээс 2% нь бол эрүүл мэндийн даатгалын сан руу явдаг. За ажил олгогч бол 12.5% нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Энэний 2% нь бол эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлж байгаа. Тэгэхээр 26 оны төсөвт бол эрүүл мэндийн даатгалын сангийн одоо санхүүжилтийн хэмжээ нэмэгдүүлэх. За эрүүл мэндийн одоо салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх гэдэг ийм одоо гол зорилтын юмнууд бол байна. За цалингаас авч байгаа хувь хүний орлогын албан татвар бол 10% төлдөг. За бүсчлэлээр 1% хүртэл бууруулна гэж байгаа. Тэгээд энэ 1% хүртэл бууруулах арга хэмжээгээ хэрэгжүүлээд явах юм бол ажилтны гар дээр ирж байгаа бас цалин орлого нь бас нэмэгдэх боломжтой учраас за эдгээр боломжуудыг харгалзаж үзээд зохих арга хэмжээнүүдийг аваад явах юм бол боломж байгаа гэж харж байна. Тийм учраас эмчтэй байх, эм тариатай байх өнөөдөр би эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн хэрэгслийн гүйлгэн дээр за 1-2 одоо 3 хүртэлгч албан бичгүүд аваад сууж нь одоо гүйлгээгээ хийгээрэй гэд.
За тийм учраас ийм тариатай байх энэ зохицуултан дээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хандаж юу хэлэх вэ гэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд татвар ногдох орлогоос хасуулж байгаа зардалд эрүүл мэндийн салбарын ийм эмнэлгийн хэрэгсэл худалдаа авах, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаа авах энэ чиглэл рүү санхүүжилтээ чиглүүлээд өгвөл та бүхэн бас татвар ногдох зардлаа бас бууруулах, энд эмнэлгийн байгууллагадаа бас ийм тариатай байх ийм боломжийг бас бизнес одоо хийж байгаа аж ахуйн нэгжүүд бас ийм боломж байгаа учраас та бүхэн бас энэ талд бас дэмжиж хамтарч ажиллахыг хүсье. За Батцайда баярлалаа. За